За энэ яг их субъектив юм болно л доо. Эмх замбраагүй байдал үүсгэсэн. Сая одоо чинь Батбаатар гишүүнийг яаж ийн гэж үзэх үү? Үг хэлчихэж байгаа тэнд ингээд давхар яриад эмх замбраагүй байдал үүсгээд байгаа мó гэж үзэх юм уу яах юм? Гэдэг чинь их субъектив учраас энэнийг маш сайн бодох хэрэгтэй баха. За 1 сарын дотор бүх одоо хуулийг тов дараалд оруулна гэхээр ийм чухал хуулиудыг тэр байнгын хороонд одоо тэр чанарын хувьд ингэж те маш их анхааралтайгаар хилцэж амжих уу? Энэ нэг арай өөр шалгуур байх ёстой босуу. Түүнээс биш одоо өргөн барьсан бүх хуулийг товд оруулна гэхээр эн чинь хичнээн хууль өргөн баригдахыг бас мэдэхгүй. Тэгэхээр нөгөө хуулийн чанарын асуудлыг яаж үнэлэх юм бэ? Гэдэг асуулт байна. За бэмцэгч дараа хариулъя. Үндсэн хуулинд хууль санаачлах 128 субъект байгаа. Энэ 128 субъектийн өргөн барьсан хуулиудыг хаврын чуулган, намрын чуулган ингэж хилцснэ гэдгээ бид нэр хаврын чуулганы төгсгөлд намрын чуулганы төгсгөлд хаврынхыг баталцдаг. Сар сарднаас төлөлгөө баталдаг. Сар сарын баталсан төлөлгөөний дагуу байнгын хороод асуудал оруулж ирдэг. 7-7 хоногийн төлөвлөгөөнд байнгын хороод саналаа гаргадаг. Байнгын хороодын гаргасан санал дээр үндэслээд даргын нэрэгдэх зөвлөл тов тогтоодог. Тэгэхээр энэ одоо зарчмаараа л явна. За энэ зарчмаараа үндсэндээ байнгын хороодонд хэлэлцэх боломжгүй гэж үзэх юм бол энэ бас манайх эх 7 хоногт маш их ачаалттай учраас энэ асуудлыг хэлэлцэх нь хойшлуулах юм бол энэ байдлаар шийдэгдэж явна. Мөн одоо үнээс өөр өшөө боловсронгуй сайжруулах зохицуулалт байх юм бол хэлэлцүүлгийн явцад манай гишүүд санал гаргаад илүү сайжруулах, өөрчлөх боломжтой. Одоо явж байгаа энэ дэгээл одоо жоохон боловсронгуй болох гол урд нь хязгааргүй сарын хугацаа авах хэдэн жилийн хуулийг дарддаг байсан бол дарахгүй байл гэж.